Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ аимшигын киноны талаар ярилцуулна. Баг багт ингээд зурагтаар TV5 дээр ч юм уу эсвэл 25 дугаар сууг телевизэн дээр хаяа нэг аимшигын кино гардаг. Тэгээд аимшигын кино гарахтаа нэг Японы сүнстэй байшин гэдэг кино байдаг шүү дээ. Олон ангитай мангар олон жишээ 98 олон ангитай. Тэр кино амар их гардаг байсан. Аимшигын кино баг гардаггүй байсан. Тэгээд амар цөөн гардаг болохоор яг үнд аимшигын кино гарангууд амар их баярлал. Тэгэл яг ингээл үзгээл сунгууд ягаад ч юм орой кино гардаг. Тэгээ орой аимшигын кино үзэр чинь мэдээж амар. Тэгээд дээрэс нь өөрөө айгаад тэгээ дээрэс нь гэрийнхэн надгаа болмал гээд тэгээд нэх аимшигын кинонуудаас тэр сүнстэй байшингуудыг оройн цагаар нэх үзэж аваагүй дандаа ингээ нэг жоохон хальт мулт мэддэг болцсон. Тэгээд яг яаж үздэг байсан бэ гэх юм бол маргааш нь хичээлээ тарж ирээд өдрийн цагаар нөгөө өнгөрсөн шөнийхэн кинон давталтаар гардаг. Кино тэр үед чинь амар тийм үн цэнтэй байлаа шүү дээ. Одооных шиг ингээл өссөн үедээ интернет рүү орвол кино үзнэ гэж яахгүй, өссөн үедээ түрээслээд үзнэ гэж яахгүй. Яг нэг гардаг. За өсрөөл хоёр гарна маргаашийн давталттай нийлүүлэх юм бол за тэгэл тэр давталтыг энэ өдрийн цагаар хамаатныхаа дүүнэртээ нийлэл ингээл үзэл байж байгаа. Сүнстэй байшингийн хэсгүүд чинь өөдөөс ингээл айлтгаал бүүн бүр ингээл амар сүнс гарч ирэл. Тэгэл бүр ингээл шээс гоожаал айж байгаа мөртлөө яг тухайн үедээ үзэхэд бол амар тийм гоё яадаг байсан. Тэгтээ яг дараа нь яг үзсний дараа ингээд нэг орой морой болсны дараа гэртээ ганцаараа байхдаа ч юм уу эсвэл орц руу ганцаараа орохдоо ч юм уу левтэнд ганцаараа суух муух ч юм уу тиймэрхүү үе гарах юм бол амар тийм яг нөгөө киноных нь хэсгүүд нь бүр 4K Blu-ray Ultra HD-гээр нүдэнд харагдаад амар айдаг байсан. Уг нь бол яг аимшиг киног үзэж яхад нь бол тухайн үед навж байгаа тэр мэдрэмж яг тэр гарч байгаа юунууд нь бол уг нь ч гоё л доо. За өнөөдөр ярих гэж байгаа кино аимшиг кино бол Ит гэдэг нэртэй 2017 онд ихний анги нь гарч исэн. Ер нь бол кино театрууд энэ тэр гэж арчуулад байгаа. Тэгээд ер нь аливаагаарч дуудаж болно. За одоо тэр кино гэж шууд дуудаад явъя да. Тэгээд тэр киноны 2 дугаар анги удахгүй гарах гэж байгаа юм билээ 9 сарын 6-нд. Тэгээд би 2017 онд гарч исэн ихний ангийн та хэдэд ярьж өгөөд тэгээд 2 дугаар ангийнхэн трейлер дээр юу болсон талаар задаргаа маягийн ингээд нэмэлт мэдээллүүдийг хүргэх болно. Тэгэхээр энэ ит гэдэг кино бол ер нь алдартай кино зохиолч Стивен Кинг буюу за бид нар өмнө нь нэг бичлэг дээр энэ хүний талаар маш их ярьсан болохоор энэ одоо нэг тэгж их яриад яг энэ этгээд аимшиг зохиолч гэсэн ер нь бол амар дээр үеийн зохиол. Тэгээд 1990 онд бас нэг богино хэмжээний телевизийн аимшиг кино гарч исэн юм бэл 2017 онд бүр ингээ орчин үед бүр ингээ бүрэн хэмжээний кино болгоод гарсан нь одоо бидний яриад байгаа энэ кино байгаа. Тэгээд үйл явдал нь болохоор Америкийн нэг жижигхэн Дери гэдэг нэг хотод өрнөдөг. Хүүхдүүд аимшигт алуурчин болох Pennywise алиалагчтай яаж тэмцэж байгаа талаар ерөөхдөө гардаг нэг тийм киногаа. Ер нь бол Netflix-ийн Stranger Things гэдэг 7 ангид киног үздэг хүн байх юм бол баг тэрний арай илүү аимшигын хөлбөр тэгээд нэг ангитай хөлбөр гээд айлгчод бараг л болно. Гэхдээ мэдээж янз янзын юм өөр байгаа л да. Гэхдээ юугаар адилах юм бэ гэх юм бол хүүхдүүд ингээд эсрэг даалын харанхуун чөтгөртэйч тэмцдэг ч гэдэг юм уу те. Тэрүүгээр адилхан ядчих Stranger Things дээр тоглодог Finn Wolfhard гэдэг хүүхэд бас энэ киноны эхний анги дээр тоглосон байдаг. Тэгэхээр бүр ингээд адилхан санагдаж явчихж байгаа юм л та. Энэ киноны эхний анги нь 3 жилийн өмнө буюу 2017 онд аль үжээ гарсан болохоор би ерөөс үйл явдлын талаар хамаа намаагүй ярих гэж байна. Тийм болохоор спойл ер нь бол явагдана л гэсэн үг шүү. Тэгэхээр энэ киноны гол дүрийн хүүхдүүд бол Losers Club буюу одоо шовдруудын бүлэг гэж монголоор орчуулагдаад байгаа. Тийм шовдр хүүхдүүдийн бүлэг тарьяалагддаг нэг хэдэн хүүхдүүд байдаг. Кино нь бол ерөнхийдөө олон гол дүртэй. Гэхдээ энэ Bill гэдэг хүүхэд болохоор ер нь бол энэ бүлгийнхаа ахлагч нь. Тэгээд энэ Henry гэдэг нэг эсрэг талынхан дүр байгаа. Тэр нь бол ер нь сургуулийн атман. Гэхдээ атман гэхээсээ илүү нэг жоохон хүүхдийн гидсэн дээр ингээ өөрийнхөө нэр мэрийг хутгаар сээждэг бүр ингээд арай л аимшигтай нэг гарал байгаа юм л да. Гэхдээ киноны хамгийн гол дайсан нь бол мэдээж түрүү ярьсан Pennywise алиалагч. Киноны үйл явдал гэх юм бол манай энэ Losers Club-ийн ахлагч Bill гээд хүүхдийн дүүн алга болоод цаасан онгоцоор бороотой өдөр тоглож явж байгаад алга болдог. За тэгээд яг энэ алга болдог хэсгийг нь бол интернетээр бол битүү гарсан яг тухайн 2017 онд. Тэгээд одоо ч гэсэн ер нь янз янзын мим энтер болцсон явж лээдэг. Ер нь энэ хэсгийг харж байгаагүй интернет ашигладаг хүн гэвэл бараг л цөөхөн байх та. Тэгэхээр энэ эсрэг талын Pennywise гэдэг дүр нь болохоор 27 жилийн давтамжтай Дери гэдэг энэ жижигхэн хотод гарч ирдэг. Тийм чөтгөр шуламж гэх юм уу нэг тийм эсрэг талын хүүхэд алдаг тийм хүүхдийн ангууч гэдэг хэлэхэд бараг болохоор нэг тийм дүр байгаа.
Тэгээд тэр Pennywise гээд бачгатай манай энэ гол дүрийн хүүхдүүд өөр өөрсдийнхөө аргаар хөрхөн тэмцэлдэл эхлэн л дээ. Гэхдээ мэдээч тэр чөтгөр шолмын юм чинь яаж тэгж амархан барах вэ? Pennywise хүүхдүүдийг өөр өөрсдийнх нь онцлогоос нь шалтгаалаад одоо хүүхэд болгон яг адилхан зүйлээс айхгүй болохоор өөр өөрсдөд нь тааруулсан айдаг юмнаас нь нэг нэгээр нь айлгаж эхлэн. За тэгээ хүүхдүүд буцаагаад хариу довтлохоо явна маа нэг тиймэрхүү үйл явдал бол өрнөд явна. За тэгээд тэр Bill гээд хүүхэд дүүгээ хайж явж байгаад эцэст нь нэг Pennywise-ийн байх магадaltaй газрыг олно. Тэгээ нэг сүнстэй байшинд очт юм а. Тэгээ тэр сүнстэй байшинд орсон чинь нөгөө Pennywise чинь бүр манай хэдийг бүр хөтлөн айлгаа за баг ингээд барихын бариад бүр ингээд за арайч бүгд баригдахгүй. Гэхдээ ер нь нэг амар тийм туллаан маягийн ч юм уу нэг амар хэсэг гардаг. Тэгээ тэрнээр манай гол дүрийн хүүхдүүд болохоор жоохон алуулдаг гэх юм уу жоохон дуршлаггүй яхаа мэдхгүй уучраа мэдхгүй орцсон. Тэгээ тэр үйл явдал дууссаны дараа киноны хамгийн төгсгөл хэсэгт манай хүүхдүүд ингээд судалгаа хийцэн ингүүл ингэн тийм төлөвлөгөөтэй ингэн ингээд бахан төлөвлөгөө зохиоцсон. Тэгээ төлөвлөгөөнийхаа дагуу Pennywise гээд алиалагч алуурчин хүүхдийн ангуучтай тулалдаад тэгээ эцэст нь нэг хөөрхөн тулаан болд юм аа тэр чинь бас нэг амар хүүхдүүд юм чинь те бүр амар тийм тулаан буу муу гэдэг амар юм болохгүй нэг хөөрхөн юм болж хагаад Pennywise-ийг ямар ч ясан ялчдаг. Киноны төгсгөл хэсэгт болохоор бүгдээрээ хідэн тал руу нүүж амьдрахаар болоод бүгдээрээ ингээд бие биенээсээ салах шаардлагатай болдог. Тэгээ салахынхаа өмнө нэг андгай тангараг өргөх маягийн юм болдог л доо. Тэрэн дээр яг юу ярьдаг вэ гэх юм бол хэдүүлээ дахиж энэ Pennywise гарч ирэх юм бол хэдий ингээд хол амьдарч байгаа ч гэсэн энэ хоттой буцаж ирээд Pennywise-ийн эсрэг тэмцэлдэх болно шүү гэд тийм андгай тангараг өргөдөг байгаа. Тэгээд хідэн дэшээ ингээд тарж яваад эхний анги дуустдаг хэдий ч яг эхний анги дуусгахын алдад хоёрдугаар анги байгаа гэсэн бичиг гардаг нь ингээд хоёрдугаар анги тухайн үед хийгдэх нь тодорхой болцсон байсан гэдгийг илтгэж байгаа юм л да. Хүн яг ингээд мэдрэхүүгээрээ мэдээлэл авч чадахгүй байх үедээ амар тийм айдсан мэдэрдэг гэдгийг харуулсан. Одоо жишээ нь юу гэмдэ кинон дээр бол одоо ингээд гүнзгий худаг гарч байгаа штэ. Тэнгүүт ингээд хүүхэд яг юунаас айдаг вэ гэх юм бол гүнзгий худгийн доор яг юу байгаа вэ гэдгийг сайн чих тийм үү те. Инхээр яг мэдрэхүүгээрээ мэдэрч чадахгүй. Одоо жишээ нь хүн жишээ нь харанхууд ингээд айхаар чинь яг яагаад айдаг вэ гэх юм бол харанхууд цаана юу байгаа гэдгийг мэдэхгүй болохоор айдаг. Зүгээр ингээд гэрлээ асаачих юм бол ингээд бүх мэдээлэл ингээд хүний толгойд ороод ирдэг болохоор одоо энд ийм юм байгаа ингээд байгаа тэнд ишкав энд ингээд санал байна гэдэг бүгдээрээ хүний тархинд ороод ирдэг болохоор ерөнхийдөө яг айцгүй болдог гэдгийг ер нь ингээд харуулж байгаа. За тэгэхээр киноны 2 дугаар ангийнх нь трейлерыг хэдүүлээ харцгаая. Манай гол дүрийн хүүхдүүд бүгдээрээ том хүмүүс болцгоосон байх болно. Тэгээд харамсалтай нь Pennywise-ийн талаар мэдээлэл дахин гарсан болохоор амлсан амлалтынхаа дагуу 27 жилийн дараа дахиж уулзж байгаа нь л баг ойлгомжтой харагдаж байгаа. За ямар ч хэсэн трейлерээс нь харахад бол манайхан бүгдээрээ амар тийм аз жаргалтайгаар уулзсан байгаа байхгүй. Уулзсныхаа дараа ийм хоол мал идэл ингээл ууж идэл багийнхаа дурсамж мурсамжийг яриад тэгээ одоо яг дэлгэсэнд бол энэ ийм байсан ийм болсон гэд харагдаж байна. Хэдий том болсон ч гэсэн буцаад нөгөө нэг Pennywise-ийн аимшигтай дурсамжууд нь сэтэрч орж ирээд тэгээ дээрээс нь багийнх нь аимшигт явдлууд орж ирээд тэгээд ингээд манай айдыг 50 байлгахгүй байгаа нь бол энэ трейлерээс бол амар том тод харагдаж байгаа. За харин өөр нэг трейлер дээр нь бол манай гол дүрийн ганц охин болох Beverly буцаж нэгэн байшин дээр ирж байгаагаар эхэлдэг. Түүнийг нэг эмээ ухтаж аваад гэртээ оруулна. Тэгээд амар тийм найрсгаар хүлээж аваад оруулдаг. Тэгээд тэр гэр нь болохоор багадаа амьдарч исэн аавынх нь гэрнэл юм шиг байгаа. Тэгээ нэг ил загтал болоод тэрийг хараад ингээд багийнхан дурсамж мурсанд сэдрээд байж исэн чинь цаана нөгөө нэг эмэгтэй хачин хөдөлгөөнүүд хийж эхэлдэг. Тэгээд Beverly-г сууж яхад нин тэнд нь янз янзын юм болоод нэг эвүү болоод эхэлдэг. Тэгээд нөгөө гэрийнх нь эмэгтэй цээжийн хэсгээ ингээд тальд харуулсан чинь цээжийн хэсэгт нэг тийм сорив байдаг. Тэгээд дээрээс нь нэг тийм солирч маягийн юм шиг хараад эхэлдэг. Тэгээд түрүүн дээр гаргасан хөдөлгөөнийг харахад бол ер нь бол энэ эмэгтэйг Pennywise байх магадaltaй гэж үзээд байгаа юм л да. Олон тийм нэг кино сонирхдаг гарууд 27 жилийн өмнө энэ хэдийн хутгалж исэн хутганы сорив. Тэгээд дээрээс нь Pennywise-тай яг адилхан хардаг тийм харц. Тэгээд дээрээс нь насны үед ч гэсэн яг тийм байх магадaltaй. Тэгээд түрүүн гаргасан хөдөлгөөн ч гэсэн яг энэ таамгийг ер нь баг бацтай болгох гол юм л да. Тэгэхээр яг миний бодлоор энэ 2 дугаар анги дээр нь Pennywise яг анх яаж үүссэн, одоо яагаад ингэж хүүхэд ангуучилдаг талаар гарах юм шиг санагдаад байгаа. Тэгээд насан турсан залуус маань одоо хөгшин Pennywise-тэй яаж тулалдах юм, одоо юу болохын талаар ерөөс таамаг бол байхгүй байна. Тэгээ үзчихэж л мэдэх бах та. It киноны эхний анги нэг тиймэрхүү өрнөлтөө байсан талаар
ярилцсан болвол 2 дугаар ангид дээр юу гарч болох талаар баг цаг трейлерээс нь харсан мэдээлэлээ хуваалцлаа. Тэгээд ер нь бол сүүлийн үеийн аим шиг кино яг тийм хүнийг зочоож айлгахаас айл яг тийм сэтгэл мэдрэлд нь одоо өөрийг нь өөрөөр нь айлгах ч юм уу те төсөөллөөр нь өөрийг нь айлгах тийм тал руугаа хандаад байгаа юм шиг надад санагдаад байдаг. Тэгээд киноны 2 дугаар анги нь яг ямар болохыг мэдэхгүй ч гэсэн ямар ч лээсэн 1-р ангиасаа илүү сонирхолтой болох нь бол баталгаатай. Тэгээд энэ киноны 2 дугаар анги нь 9 сарын 6-нд нээлттэй хийм билээ. Тэгээд таад үзэх хэсгээ өөртөө шийдээрэй. Тэгээд энэ удаагийн кино буулан маань энд хүрээд тэгээд дуусж гин. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд дараа уулзцгаая. Bye.